Худалдаа авалтын тухай хуулинд байсан дотоодын үйлдвэрлэл дотоодын аж ахуй нэгжүүдэд давуу оноо олох тэр хуулийн заалт байгаад байгаагаар манай үнэлгээний хороо байгуулахдаа журмуудын босгож оруулж өгдөг. Хэрэглээ баг гэсэн. Тэгэхээр бид нар Бацэг дарга бүтээр энэ жил яриад одоо тэр худалдаа авалтын тухай хуульд байгаа дотоодын үйлдвэрлэл дотоодын аж ахуй нэгжүүдэд давуу оноо олгох гэдгийг үнэлгээний хороо заавал оруулаа. Тэгээ үндэсний үйлдвэрлэл дотоодын аж ахуй нэгж байх юм бол хууль заасны дагуу давуу оноогоо тэр үнэлгээний хороо нь олгоо гэдэг ийм бодлого бид нар худалдаа авалтаар барай явж байгаа. Гэхдээ та бүхэн бол мэдж байгаа бид нар худалдаа авалт үнэлгээний хороон дээр хэн нэгэн гаднаас нөлөөлөх эрх байдаг. Дэлхийн банкны доктортой авт зам төслийг Улаанбаатарт хэрэгжүүлж исэн чинь үнэлгээний хороо Улаанбаатар хотоор байгуулагдаад Дэлхийн банкны зааварчилгаар үнэлгээний хороо үнэлгээ хийсэн чинь Дэлхийн банк та нар манай үнэлгээг буруу ашиглаад байна. Гэсэн чинь үнэлгээний хороо болоход бид нар бие даасан субъект бид нар гаднаас ямар нэгэн ийм Дэлхийн банк нь өнөө бид нар нөлөөлөх ёсгүй. Ийм учраас би энэ үнэлгээнд дээр өөрснөө хариуцлага хүлээнэ гэд манай үнэлгээний хороо үгүй гэж төвцөн. Дэлхийн банкнд бид нар хянах хэрэгтэй наа чинь манай хөрөнгө оруулалт зээл учраас Дэлхийн энэ зарчим зөрчигдөхгүй байна. Ингээд сайн өнгөрсөн 5 дахь өдрийн Дэлхийн банк болон манай үнэлгээний хороо ингээ хоёулаа ингээд нэг хүлээн зөвшөөрч байхгүй. Анх удаа ийм байдал гаргалж орж байгаа. Тэгээ хоорондоо үнэлгээний хороон дээр Дэлхийн банкны худалдаа авалтын мэрэгчлэтгүүд ирж суугаад хоорондоо маргаанаа зөрчилтэй. Яг л бид нар хуулиараа үнэлгээний хороонд нөлөөлөх хэрэггүй. Дэлхийн банк болохоор манай үнэлгээний хороо та дагаж явна гэж зээл авчаад эн чинь дагахгүй шүү дээ гэдэг ийм зөрчилтөө анх удаа боллоо.